За сайн байцгаана хүүхдүүд ээ. Хүн ба нийгмийн хичээл орох гэж байна. За манай хүүхдүүд бүгдээрээ ном сурагч дэвтэр номоо бэлдээд хичээлдээ анхааралтай оролцоорой. За өнөөдрийн хичээл бол хүн ба нийгэм. За бид хүн ба нийгэм хичээлээр хүмүүс хэрхэн хамтран амьдарч ажилдаг вэ гэсэн бүлэг сэдв дотроос хичээл номер 4 үзэх гэж байна. Энэ дотроос зорилго нь хүмүүс хамтран ажиллаж хамтаараа шийдвэр гаргах тухай ойлгож авна. За энэ эртний хүмүүсийн зураг байж байгаа тийм ээ. Эртээр үе хүмүүсээ амьдарч ирсэн бий. Бөөнөрөө бүлгэрээ овгороо амьдарч ирсэн шүү дээ тийм ээ. Овгороо хамтарч амьдрна, овгороо ангөрөө агнана, олж ирсэн олзоо бүгдээрээ нийлж chanцлаа тэгээд ингэж бөөнөрөө хамтран амьдарч байжээ, ажилдаж амьдарч байжээ гэдгийг мэдэж ойлгож авах. За тэгвэл хүмүүс хэрхэн хамтран амьдарч ажилдаг вэ гэсэн энэ сэдвүүд дотроос бид нэр хамтын амьдрал гэдэг тийм ээ гарч өгсөн байгаа. Энэ дээр эртээр үед хүмүүс овгоор амьдарч байжээ. Сая эхний зурган дээр харсан шүү дээ бид нар. Тэгээд овгийг хамгийн хүч чадалтай, туршлагатай хүн удирддаг байсан. Тэрээр хоол хүнсээ олох, хуваарлах, гадны халдлагаас овгоо хамгаалахын зэрэгцээ овгийн дотор хэв журам сахиулж хорио цэрийг даган мөрдүүлдэг байжээ. Овгийн дотор хэв журам хорио цэрийг зөрчсөн хүмүүст хүнд шийтгэл оноо овгоос хөөдөг байлаа гэж. За энэ эртээр үеийн хүмүүс. Эхний зурган дээр бол эртээр бүр хүнэгдлийн үеийн хүмүүс яаж амьдарч ирсэн харуулсан. Энэ бол бас араа хожуу үеийн зураг шүү дээ. Тэр хүмүүсийн бол бас майхан сав барьчихсан, хувц сундар өмсчихсэн, араа дээр болчихсон байж шүү дээ. Тэгээд овгоор амьдарч ирсэн байх. Тэгвэл яагаад эртний хүмүүс овгоос хөөгдөхийг хүн шийтгэл гэж үзэж ирсэн бэ гэж. Өөрийнхөө овг дотроос хөөгдсөн хүмүүсийг бол өөр овгууд ерөөсөө авдаггүй. Шууд тэр хүнийг бол устгацдаг байсан байна. Тийм учраас овгоос хөөгдөхийг хүн шийтгэл гэж үздэг байжээ. Тэгвэл өнөөдөр амьдралын нөхцөл эрс өөрчлөгдсөн. Гэхдээ хүн бусад хүнгүйгээр ганцаараа амьдарч чадах уу гэсэн асуулт гарч ирж байгаа. Чиний эргэн тойронд нэг ч хүн байхгүйгээр чи ганцаараа амьдарч чадах уу гэсэн асуулт байна. За энд бодорой хажууд хүнтэйгээ зөвлөрөө харилцан ярилцаарай. За тэгвэл цаашаа явъя бүгдээрээ. Хүмүүс хоорондоо харилцах, хамтран ажиллах, харилцан туслах зорилгоор нийгмээр амьдардаг. Тэ? Харилцан туслах зорилгоор нэгдэн. Өөрөөр хэлбэл нийгмээр амьдардаг. Хүний амьдралын анхдагч орчин нийгэм нь бол гэр бүл юм аа гэж. Гэр бүлдээ бие зүй авч явах, эцэг их хүүхдүүд бие биедээ туслах, дэмжих нь хамтын амьдралын нэг хэлбэр юм аа. Юу гэсэн бэ? Гэр бүл дотроо бие зүй авч явах, эцэг их хүүхдүүд бие биедээ туслах, дэмжих нь хамтын амьдралын нэг хэлбэр юм. Тэгвэл нийгэм нь хамт олон бүлгээс тогтдог юм байна. Гэр бүл, ангийн хамт олон, залуу шатарчдын клуб, дуу, бүжгийн дугуйлан, сагсан бөмбөгийн баг, хүүхдийн мини парламент, бүхийн дугуйлан зэрэг нь бүгд нийгмийн албан болоод албан бус бүлгүүд гэж ангилагдаад явж байд юм байна. За энэ зураг авсан байгаа. Анги хамт олон, бүжгийн дугуйлан, дууны дугуйлан, зохион бүтээх дугуйлан, тийм ээ? Аман шатрын клуб эдгээр бол бүгдээрээ тус тустай юунууд байдаг байна. Нийгмийн тийм ээ? Албан бус бүлгүүд байдаг байх нэ. Тэгвэл сайн бидний үзсэн зураг дээр болон дээд талд нь уншсан хэсэг дотроос асуулт. 1. Дээр дурдсан бүлгээс өөрийн харьяалагддаг бүлгийг сонгож тухайн бүлгийнхээ тухай танилцуулна уу? Танилцуулах хэрэгтэй дараах заврыг ашиглаарай гэсэн байна.
Танай бүлгийнхэн юу хийдэг тухай, танай бүлгийн гишүүдийн гол зорилго, та бүхнийг нэг бүлэг болгон нэгтгэдэг зүйл юу болох тухай, чи бүлгийнхнээсээ юу сурдаг, бас чамаас танай бүлгийнхэн юу сурдаг тухай танилцуулаарай. Жишээлбэл манай хүүхдүүд бүгдээрээ сургууль дээрээ янз бүрийн сонгон суралцах юмд секцүүд туулдаг штэ. Бүжгийн, тийм ээ? Таквондо, шатар, хөгжим гэх мэтчлэн бид нар бүлэг хуваагдаж хичээлдэг байгаа. Энэ өөрсдийнхөө явдаг бүлгийн тухай энд бичнэ хүүхдүүдээ. Энийг бол даалгаврын дэвтэр дээр хийгээрээ асуултанд хариулаарай. За тэгвэл одоо цааш явнаа. Хамт олон ба бүлэг гэж. Бид өдөр тутам олон хүнтэй харилцаж байдаг. Энэ нь бидний ойр дотны хүмүүс, төрөл садан, найз нөхөд, бас тохиолдлын үл таних хүмүүс ч байдаг. Ийм маягаар өөрийнхөө уулзаж ярилцдаг бүх хүнийг нэрлэж болно. Энэ нь бидний харилцааны хүрээ. Тэгвэл хамт олон бүлэг дотор бас тэр секс дугуйлан янз бүрийн юмнаас гадна харилцааны хүрээ гэж байдаг юм шүү дээ. Энэ харилцааны хүрээ нь юу байх вэ гэхээр би, миний гэр бүл, миний найз нөхөд, миний танилуд гэсэн ийм хүрээллүүд байгаад байт юм байна. Тэгвэл өгсөн таргийг ашиглаад өөрийнхөө харилцааны хүрээг нэрлэж хичээрэй гэж. Би гэдэг чинь чи, тийм ээ? Тэгээ чиний гэр бүл, чиний найз нөхөд, чиний танилуд гэсэн юм харилцааны хүрээд байх нь шүү. Тэгвэл чи өөрийнхөө тухай, өөрийнхөө гэр бүлийн тухай, өөрийнхөө найз нөхдийн тухай, өөрийнхөө танилын тухай бичнэ гэсэн үг. Үргэлжлүүлээд хүн бүр нийгэмд үн цэнтэй байдаг. Манай анги хамт олон сурагчдаас бүрддэг. Манай анги юунаас бүрддэг? Хамт олон болон сурагчдаас бүрддэг. Бидэнд сурагч бүрийн санаа бодол чухал. Хэрв сурагч бүр оюунлаг, бүтээлч, биедан суралцдаг бол манай ангич сайн бүтээлч болно. Хэрв бүх анги сайн бол манай сургуулийг сайн сургууль гинэ. Тэгвэл бид бүхний одоо оролцоо ноос анги сургууль эх орны маань хөгжил ямар байх нь шалтгаална гэж. За дахиад хэлээд өгье. Хамт олон бол сурагчдаас бүрддэг, тийм үү? Тэгвэл сурагчид сайн байх юм бол анги сайн. Анги сайн байх юм бол сургууль сайн байх нь шүү дээ. Энийг сайн ухаарч ойлгож авах хэрэгтэй. Тэгээд хүүхэд болгон оюунлаг, бүтээлч, биедан суралцж чаддаг чадвартай байх хэрэгтэй байна. Ингээд биднээс бүх юм шалтгаалдсан байх шүү гэдгийг ойлгож авна. За энэ дээр бас сахалт айлын санаа нэг гэсэн сэдв бидэнд орж ирсэн байгаа. Энэ нь сургуулийн 37 дугаар хуудсан дээр байгаа. Сахалт айлын санаа нэг. Сахалт айл гэж би бас нөгөө Монголын хүмүүстийн хичээл дээр хэлжсэн шүү дээ. Ойрхон буусан айл, тийм ээ? Манайх энэ зүүн талд байлахад манайхаас нэлээд зайтайхан шиг нэг айл ирээд бохыг сахалт айл гэж байгаа юм. Зэрэгцээ гэсэн үг сахалт. Тэгвэл дандар даваа хоёрыг адуугаа услаад буцах мөчөд болдын ав худаг дээр таарчээ. Өвгөн мориноос буухтаа нэлээд зэмлэнгүй. Та нар яасан ёс мэддэггүй, жудаггүй жаалууд вэ гэсэнд тэд за юу буруучих нь энэ вэ гэж гайхлаа. Өвгөн та нарт аав ээж чинь заагаагүй юу? Үүнээс хойш малаа услаад буцахдаа заавал ч үгүй. Онгоцоо усаад өргөд орхиж вэ гэж хэлв. За энэ онгоц гэдэг нь нөгөө нисдэг онгоц биш шүү дээ хүүхдүүдээ. Худаг болгоны хажууд байдаг мал усалдаг тусгай модоор хийсэн ус ордог савыг онгоц гэдэг юм. Тэгвэл тэр онгоцыг усаад өргөд орхиж бай гэж хэлжээ. Тэгэж илүү ажил утгах хэрэггүй үлээ гэж давааг асуухад буруу хойшоо бол нутгийн ах дүүсийн эзэнтэй эзэнгүй ангаж цангасан мал чиний дүүргсэн усыг ууж цангаагаа гаргадаг юм гэжээ. За энэ сахалт айлын санаа нэг гэдэг дээр энд юу харагдаж байна вөхөр? Хэрвээ чи өөрийнхөө малыг усалсан болвол услаад малаа уснаас гаргасны дараа тэр худаг дээр байгаа онгоцыг заавал усаар дүүргэж орхиж бай. Усаар дүүргэд орхихоор нөгөө сахалт айлын ч юм уу өшөө ойр хавийн айлууд малаа усалж чадахгүй бол тэр мал нь өөрөө ирээд чиний дүүргээд орхисон онгоцтой уснаас уугаад цангаа гаргаад явах нэ гэсэн ийм санааг энд гаргасан байна. Тэгээ сахалт айлын санаа нэг гэж нэрлэжээ.
За тэгвэл одоо саяын сахалт айлын санааныг бас хүмүүсийн хамтын амьдрал мөн секс тугуйлан бүлэг тийм ээ. Тэрнээс гадна бүлгээс гадна бас миний хүрээлэл тий харилцааны хүрээ гэсэн энэ сэдвүүдийг сайн уншиж ойлгож аваарай. Мөн гэрийн даалгаварт айл хүний амьныг сахалт хүний санааныг бүгдээрээ хилцүүл буруугүй, бүлийн усаар угаавал хэрэггүй, ганц мод галуулахгүй, ганцхан айлуулахгүй гэсэн 3 зүйрцсэн үгийн утгыг тайлбарлаж чинь. Айл хүний амьныг сахалт хүний санааныг гэж өгс утгатай юм. Ганц мод ягаад галуулдаггүй, ганцхан ягаад айл болдоггүй юм. Учрын тайлбарлал нь бүгдээрээ хилцүүл буруугүй, бүлийн усаар угаавал хэрэггүй гэсэн зүйрүүгийг юу гэсэн утгатай үгүй гэдгийг тайлбарыг тус-тусад нь бичнэ. Тэгээд сурах хичээхээ 35-аас 37 дугаар хуудсыг сайн уншина. Уншиж ойлгоод яагаад энэ сэдвийг хамтран амьдарч харилцсан одоо хамтаараа шийдвэр гаргадаг гэсэн нэртэй юм бэ гэдгийг. Энэ дээрээс бид нэр хүн нэгдлийн үеийн хүмүүс хамтаараа амьдарч исэн тийм ээ. Нэг нь толгойлж яадаг, тэр нь бол бүх юмыг шийдэж яадаг. Тэгвэл юу яах юм бэ шүү дээ. Одоо сурах хичээл чинь байгаа хүмүүстэй. Сургуучин 35 дугаар хуудсан дээр байгаа та нарын мэддэг үлгэрийн зургууд байгаа шүү дээ. Тэр үлгэрийн зургуудыг багш нь энд оруулаагүй юм. Ягаад гэвэл та нар сурах хичээлээс уншина. Тэр үлгэрийн зурган дээр ганцаараа байгаа тийм ээ. Жишээлбэл Робинзон Крузо буюу Маугли. Тийм ээ. Энэ чинь Робинзон Крузо эзгүй арал дээр ганцаараа хаягдсан шүү дээ. Тэгээд тэнд амьдэрсэн. Маугли бол ганцаараа ойд олон амьтдын дунд өссөн хүүхэд байгаа шүү дээ, тийм ээ. Энэ ганцаараа. Тэгвэл энэ дунд нь байж байгаа. Үл мэдэх ба түүний найз цасангоо ба долоо одоо гэсэн энэ үлгэрүүд бол хамт олноор байдаг. Олуулаа байдаг. Тэгээ хамтар шийдвэр гаргадаг гэсэн юм юу байгаа. Тэрийг арийнхын хуудсан дээр 34 дугаар хуудсан дээр байгаа тэр хоёр шар цаасан хүснэгт байж байгаа. Тэрний асуулт нь доод талдаа байж байгаа. За юу. Тэр асуултыг явж байгаа тэр хоёр шар хүснэгтийг бас бүгж ичнэ. Ингээ гэрийн даалгавар нэлийн их юм оногч шүү. 35 36 дугаар хуудсан дээр байгаа тэр хоёр шар хуудсан дээр дүгнэлт бичнэ. Мөн энэ зүйр өгнүүдийн утгыг тайлбарлаж ичнэ. За ингээд хичээл дэвтэрт оролцсон хүмүүстээ баярлалаа. Энэ бол бас л нэг бүлэг байна тийм ээ. Волейболын секцэнд явж идэг манай хүмүүс бас волейболын секцэнд явдаг шүү дээ. За ингээд энэ хаамт олон бүлэг хүрээ гэсэн өмнөдөг ойлгосон болвол ойлгосноо тус-тусад нь бичээрэй. Даалгаврынхаа дэвтэр дээр бичээрэй. За хичээлд оролцсон хүмүүстээ баярлалаа. Баяртай.